Бүтцээ томруулах болохоор та үндсэн хуулиа биелүүлдэг гэд яриад унах юм. Хэрвээ Монгол улсад хуулиа биелүүлдэг байсан бол биднэрт хуулиа биелүүлэх ёстой маш олон зүйлүүд байгаа. Хариуцлага хүлээдэг байсан бол маш олон сайд нар өнөөдөр сайдын ажлаа хийхгүй байх ёстой байсан. Тэгээд дид сайд томилох болохоор л хуулиа бид нар барьж ийн гэд яриад байгаа чи ерөөсөө шалтгаан юм шиг санагдаж байна ерхий сайдаа. Та дид сайд гэдэг зүйлээ анханасаа оруулж ирэх ёсгүйч байсан. Одоо ч гэсэн татаад авах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. Тэгэхээр миний асуулт бол олон улсын төвшөнд эрчим хүчний салбарын либералчлахтай бол түгээх хангах салбараас нь эхэлдэг туршлагатай. Олон улсын байгууллагууд ч тэр манай эрчим хүчний салбарын мэрэгчлэнгүүд бүгдээрээ хэлж байгаа түгээх хангах салбараасаа бид нэр ховчлыг хийх ёстой гэж яхад эсэргүүцэж байгаа юм шигээр зээж 3 4-өөс ч гэдэг юм уу. Энэ цахилгаан хуучны цахилгаан стандаруудаас эхэлж байгаа нь өөрөө 2-3 жилийн дараа энэ салбарын үннийг чөлөөлөгөөс болж эдгээр станцуудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Тэр үед нь энэ хувьчлал буруу байсан юм байна. Эрчим хүчний реформ ерөөсөө хэрэггүй байсан юм байна гэдэг зүйл рүү явуулах энэ алдаа давтагдах гээд байна. Ерөнхий сайдаа. Тийм учраас эрчим хүчний реформыг явуулах ёстой, либералчлал хийх ёстой. Гэхдээ бодлогоо маш зүгээр тодорхойлж хийх ёстой. Энэ үн тарифыг ингээд төрөөс бариад идэг. Та өөрөө чуулган дээр байж байхдаа хэлжсэн дулааны үн тариф, цахилгааны үн тарифыг нэмэхгүй гэд. Гэхдээ өнөөдөр ерөнхий сайдад тийх эрх нь байхгүй, хуулийн дээр. Их хурлын гишүүнд одоо энэ дулаан цахилгааны үнийг нэмэх эрх нь ч байхгүй, хуулиараа. Эрчим хүчний зохицуулахаар л энэ үн тарифын асуудлуудыг хуулиараа зохицуулах үүрэгтэй. Тэгээд 10 жил гарan ердөөсөө улс төрчлөлтөөс болж үн тарифыг өөрчлөхгүй явж байгаад гинт 10-20 дахин нэмээд явчихдаг. Улс оронд энэ иргэд аж ахуйн нэгжүүд төлөвлөх боломжгүйгээр гинт өндөр дүнгээр энэ үнийн нэмэгдлүүдийг хийдэг. Өмнөх онд би бас хэлжсэн. Чойжл сүрэн сайдд хэлжсэн. Ердөөсөө шууд хэд дахин үнээр бид нар энэ үнийг өөрчилж болохгүй. Багаар жил болгонд нь ард иргэдэд та бүхэн нөгөө төрийн хуулийг дагна гэж улсын хурл тангараа өргөдөг тийм үү? Хууль дагах ёстой юу бид? Хуулиа дагаж мөрдөх ёстой юу? Энд чинь одоо мэдлэлцээ юм чи асуулт хариулт явна шүү дээ. Хууль дагаж мөрдөх ёстой юу? Засгийн газрын тухай хуулийн 18 штик 4-д сайдынхон тодорхой үр чиглэл хариуцах дид сайд байна гэсэн байна. Төрийн дахин инженерчлэлийн хийсэн олон улсын байгууллагын дүгнэлтээр дид сайд буюу хяналтын механизм байхгүйгаас яамдад бас хууль зөрчигдөх нөхцөл байдлууд үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр би хууль биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль заасны дагуу ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг хариуцах ёстой. Хууль нь дид сайд байна гэж заасан байна. Би хууль биелүүлэх хэрэгтэй. Энэ хууль биелүүлэгээс болсон гарсан үр дагаврыг сүүлд нь хууль биелүүлэг засгийн газар үүснэ. Тийм учраас би хуулиар хэрэгжүүлж яана гэдэг хэлээд байгаа шүү дээ. Энэ зөвхөн хуулинд биш дэлхийн нийтэд байгаа жишг байна. Гүйцэтгэл дид сайдыг ажилуулдаг жишг дэлхийн бүх улсад байна. Дид сайдын ажлыг бол одоо олон салбар нэгжтэй энэ бүх систем салбарыг авч явж байгаа бүх улсад түнтэй төстэй ямар нэгэн байдлаар төрийн наримчгийн дарга парламент хариуцсан төрийн наримчгийн дарга хэдэн 10-аараа дид сайдууд ажиллаж тухайн яам салбарын ажлууд явж байна. Нийслэл нь янз бүр боловч эрх үүрэг нь дид сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт төрийн байгууллагуудын уялдаа холбоо парламенттай харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй байна. За ингээд дэлхийн бүх улсуудад байгаа юм манад хэрэгжээг нь өөрөө юм асуудалтай байна гэдгийг би хэлмээр байгаа. Хууль тогтоох байгууллага хууль захиж мөрдөх ёсгүй гэж хэлж болохгүй. Хууль дээдлэх тангараг өргөдөх. Би бүх хуулийг мөрдөж байгаа. Бид жишээлбэл төрийн албаны тоог 9 хувиар цамхтгаж хууль бишвэр тогтоомжийг хэрэгжүүлсэн. 9% гэдэг чинь асар том тоо шүү дээ. Хэдэн мянган хүнийг ажлаас чөлөөлөөд тэгээ энэ ажлын үүргийн хийдэл зөрчил давхарлал гаргахдаггүй тулд төрийн хяналт механизмыг ажилуулахын тулд хууль заасан эрхэмж чигүүргээл хэрэгжүүлж яах гэдэг хэлж байгаа. Хэрвээ энийг шаардлагагүйг л та хууль санаачлаад энийг хэрэгжүүлж болно. Эрчим хүчний либералчилж гэсэн тэр. Та бүхний хандлага чинь буруу гай. Ард иргэдэд өөрүүлэх ачааллаас нь эхлэх гэдэг. Та нар захилгаан дулааны үнийг нэмээ гэж шаардаад байгаа. Гэтэл тэр чинь анхан шатнаас нь эхлээ заяа. Үгүй чөлөөл гэдэг чинь нэмэлт гэсэн үг шүү дээ. Чөлөөл гэдэг чинь. За чөлөөл гэдэг чинь нэм гэсэн үг. Энэ суур үн байдаг учраас инфляци шууд нөлөөлдөг ард иргэдийн кармаараа шууд. Цахилгаан эрчим хүчний үн шингээгүй нэг бүтээгдэхүүн байхгүй суур үн. Энэ суур үнийн чинь суураас эхлэх ёстой маа. Яг л уулуурхай нүүрс үйлдвэрлэж байгаа өртөгч нь авилгалаас болоод өөрчлөхгүй системээс болоод өндөр үнэтэй болох нь тэн дээр бас тодорхой иргэдийн хяналт бий болох хэрэгтэй байна. Энэ чинь хувьчлах гээд байгаа юм шиг цахилгаан станцуудыг. Хувийн цахилгаан станцууд аль хэдийн байгууллагад гэрээ байгуулад эхэлсэн байна. 9 центр худалдаж авч байна. Гэтэл иргэдэд нийлүүлж байгаа хүн чинь өөр байна, тийм ээ?
Тэгэхээр чөлөөлөх гэсэн үг үстэй. Тэгж биеийнхээ хавраад яг чөлөөлнө гэдэг чинь. Тийм учраас 9 центээр одоо жишээлбэл хувийн захиргаасанд нийлүүлэх эхэлсэн. Тэгэл 34% жишээлбэл Монгол шуудын компани 34% олон нийтийн болгож биржээр арчилснаар ашигт ажиллагаа өөр ашиг 1.6 дахин сайжирсан байна. Энэ ерөөсөө иргэдийн хяналт бий болгож байгаа. Түүнээс биш стратеги ажилбартай салбаруудыг хөгжих гэдэг юм огт байхгүй уучлаарай. Тэр аж ахуй нэгжүүд нь иргэд нь 34%. Тэр уурхаанууд дээр ард иргэдийн хяналтыг болгоё. Тэр станцууд дээр бий болгоё. Ингээд түгээх дамжуулах